Хонц сумын үеийн хөтөлбөрч бүтээлч иргэдийн хамтын үйлс ажил амжилтаар өнөөдрийн хөгжилд нэгтгэн суур тавигдсан гэдгийг энэхүү түүхт 80 жилийн оон баярын хүндэд эндэр дээрээс дахин онцлон өндөрлөхөд таатай байна. Эрхэм хүндэт нөхдөө түүхт 80 жилийн аавал зөвхөн өнгөрсөн үеийг эргэн дурсах төдий ус өнгөрснөө дүгнэж ирээдүгөө тодорхойлох хариуцлагатай мөч юм аа. Өнөөдөр бид төрөлх сумынхаа хөгжил цэцгэлдэлт иргэдийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн хамтын хүчээр илүү ихийг бүтээх шинэ итгэл, шинэ зорилгоо баттгаж ирээдүйн сум орнуудынхаа алсын дурлагыг оновчтой тодорхойлсон уран зураг шингэсэн хурдтай хөгжлийн замаар эх он жилүүдэд орчин үетэй хөл нийлүүлэн шинэ зууны хөгжлөө бүтээх эхлэл байгаасаа гэж хүсэж байна. Англи засагтаргын хувьд эх жилүүдэд иргэдийнхээ амьдралыг илүү чанартай болгох, амьдрах таатай орчныг нь улам сайжруулахын төлөө баялаг бүтээгчдийн санал санаачлах, оролцоог урамшуулан нэмэгдүүлэхийн төлөө эв нэгдэл, эерэг өөрчлөлтөд манлайлан алхахын төлөө ховд сумын хөтөлмөрч, бүтээлч, иргэд аж ахуйн нэгжүүдийг тууштай дамжиж хамтран ажиллана. Хөгжил гэдэг нь зөвхөн барилга байгууламж бус хүний хөгжил, мэдлэг боловсрол, эв нэгдэл, иргэдийн оролцоо чухал юм аа. Иймээс бид өв дээдсийнхээ үлдээсэн өв соёл, эх оронч үзэл, хөдөлмөрч уламжлал, эв нэгдлийг улам баттгаж ирээдүйн хойч үедээ хөгжил цэцгэлтийн батбог суурийг өвлүүлэн үлдээж шинэ зууны хөгжил дэвшлийн төлөө хамтдаа урагшлах учиртай. Түүхээс бүтээсэн ахуйн үеийн үеийнхний хөдөлмөр зүтгэл, үтэн байгуулалт үйлсийг үргэлжлүүлэн залуу үеийн мэдлэг боловсрол, шин санаа, бүтээл чирмэлцлийг дэмжиж чадвал ховд сумын хөгжил улам эрчимжин гэдэгт итгэл төгс байна. Ховд сумын айл бүхний гал голомд ашид мандан бадарч өр хүүхд бүхэн аз жаргалтай настан буурлууд нь сэтгэл тэнхэр ухаан саруул эдэрчүүд нь ажил хөдөлмөрийн амжилт бүтээлээр дүүрэн та бүгдийн 9 цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж ховд сум маань хөгжил цэцгэлтийн шин оргил улам бүр өөдлөн дэвжихийн нэрүүлийг өргөн дэвшүүлье. Төрийн өмнө нуруу төвшин түмэн олон амгалан байх болтугай. Баярлалаа. Сум байгуулагдсны түүхт 80 жилийн өмнө баярын хуралд хүрсэн ирсэн эхэм хүндэт, ахмад буурлууд, эхэм хүндэт иргэдээ хууль болон суугал, нутгийн зам олон үеийн өдөрлөг, төрийн болон төрийн ус байгууллагын төлөө хүндэт зочид хадагта ноёдоо та бүхэндээ Монгол төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсны 820 жил, үндэсний эрхчлөлөө тусгаар тогтмоос хэргийн Монголсны 115 жил, ардын усгын 105 жил, ардсан хувьсгалын 36 жилийн хонь аймгийн хонцсон байгуулагдсны түүх 80 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. Монгол улсын ерөнхий гүйлэгчийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 94-р зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан бүгийн одонгоор шагнагдсан тул энэхүү үлэмжлэгийг олгов. Монгол улсын ерөнхий гүйлэгч Ухнаагийн хүрэлцэх эрхэм хүндэт Домсхан овогтой Кевинке таныг шагнасан байна. Унгаар шагнаж байгаа Домсхан овогтой Кевинке бүгдээ алга ташин баярлалаа. За төрөлх сумынхаа одоо 80 жилийн ойн одоо түүхэн энэ босгон дээр бас хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнуулж төрдөө улстай ард түмэндээ бас хөдөлмөрөө үнэлүүллээ. Таны сэтгэл өндөр байгаа байх та манай үзэгчдэд сэтгэлээ уулзахгүй юу? За юуны өмнө ховд аймгийн нийт зан олонда ховд сумын ард иргэдтэй түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ баярын мэнд сайхан мөчт надад төрөөс төрийн дээд доод нь хөдөлмөрийн гавьяаны улаан түгээр шагнагдсандаа маш их баяртай байна. Би анх 1999 онд ховд суманд Ортосуу нэртэй компаниг үүсгэн байгуулж одоо хүртэл тасралтгүй ажиллаж байна. За одоо манай компани анх ажиллахдаа гадаад худалдаа эрхэлдэг байсан, гурал буудагаар хангадаг байсан ард иргэдээ. Түүний дараа шатгуун түгээх станцаар барьж 2001 оноос тасралтгүй одоо хүртэл ажиллаж байна. Ард иргэдийг одоо хүнсээр хангах, цаашлаад одоо холыг ойртуулж хоёрыг
одоо учруулахтай бензин шатхуунаар хангахын үйлчлэгийг бол үзүүлж байсан байна. Тэгээд энэ өдөр бас энэ шагнал авж байгаа нь Ховд сумын одоо иргэдийн бас одоо шагнал байх гэж бодож байна. Таны хувьд юу гэж бодож байна? Баярлалаа. Энэ чинь яг харахгүй одоо манай Ховд сумын ард иргэдтэй холбоотой шагнал юм аа. Одоо миний төрсөн аж 90 настай Ховд сумд амьдарч байгаа ээжтэй баярлалаа. Ховд сумын ард иргэдтэй баярлалаа гэж хэлмээр байна. Сайхан баярлалаа гэж хэлье. Сум үүсэн байгуулагчны түүхт 80 жилийн ойн баяр наадам маань эхлэж байна. Тэгээд энэ сайхан түүхэн ойн өдрөөрөө та бас Алтан гац содонгоор ингрэмэллаа. Нийт одоо үзэгчтэйгээ сэтгэлээ хуваалцахгүй юу? За ингээд түүх 80 жилийнхөөр энэ төрийн хүндэт одон урьж байгаад баяртай байна. Би аваасаа эсвэл тэгээд бүгд манай дүүнэргээ бантар гэдэг би өөрөө бас малаар явдаг 93 оноос хойш малдар явж байгаа. Тэгээд энэ гавья төрийн одон үлээсэн дүн авч агаад миний хүүхдүүд миний хэмжил нийтийн тус томил гэж бодож байна. Ах トゥ өнөртөө баярлалаа гэж. Ховд сумын тухайд таны хувьд бас үржил өгөөж өгсөн сайхан нутаг байхаа. Тэгээд энэ сайхан нутагт одоо мал зургаа өсгөж үржүүлнэ гэдэг бол бас таны хувьд их сайхан байдаг бах. Тэгээд нутаг болсныхаа талаар нийт нутгийн зан олондоо бас баярын мэдчилгээ төвшүүлэхгүй юу та? За ингээд 80 жилийн баяраар уугуул суугаад иргэд минь сайхнаа дараа сайхан баярлалаа гэж байна. Баярын мэнд хүргэе сэтгэлээ хуваалцахгүй юу? За баярлалаа. За миний би одоо энэ нэг л усноос хойш наасаар маллал ингээл төрөөс миний хөлмөрийг өллөл ийм одмедал цагт тавьсан баярлалаа наа. Өнөөдөр баяртай байна. Одоо төмөн олдондоо наадмаа сайхан баярлал сайн бүхэн хөргөж сайхнаа дараа гэж хэлье. Удаач хүн салбарт олон жил өргөдөлтөд ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлсэн байна. Та сэтгэлээ хуваалцахгүй юу? За би одоо 30 жил ногоо тарьж байна. Аймаг аврагаар ногооч болсон. Одоо ингээд Алтан гац авчин их баяртай байна. Аав нь авч чадаагүй энэ одон модон төлөвтэй энэ хөр баяртай байна. Одоо надыг үнэлээд ингээд төрөлс ингээд одон медаль өгч байгаа төр захиргаанд баярлалаа гэж хэлмээр байна. Нутгийнхаа түмэндээ бас түүхт 80 жилийн ойн баярын мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? За. Одоо манай Ховд сумын 80 жил болж байна. 80 жилд одоо сайхан баярлаараа, сайхан наацхаараа аваар осолгүй сайхан наацхыг хүсэж байна. Баярлалаа гэдэг бүх одоо кацаар ирсэн энэ Монголд амьдарж байгаа бүх ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Нас өдөр хэдтэй вэ? Улсын их орныхоо одоо аль салбарт ажиллаж байсан бэ? Би одоо тариалны төлөө ажиллаж тэр зүйлээ гарсан. 8 хүүхэдтэй ах төрлийн 8 хүүхэдтэй 8 бэртэй хүүхдүүдтэй тэгээд амьдарч байгаа. Би танки гайгүй сайн өөрөөсөө тариалны төлөө ажиллаад тэгээд тэгвэрдагаараа тэгээд ногоо тариад тэгээд хүүхдүүд асраад тэгээд амьдарч байсан. Би давнастай. Өнөөдрийн сайхан өдрөөс Алтан гац одон хүртлээ таны сэтгэл их өндөр байгаа байх. Та бас сэтгэлээ нутгийн зан олонтойгоо хуваалцахгүй юу? За 80 жилийн баярын мэнд хүргэе. Сайн сайхан баярлалаа. За өнөөдөр Ховд сум үүсэн байгуулагчны түүхт 80 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурлын үйл ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр энэ сайхан өдөр Ховд сумын Баруун Салаа багийн малчин Эрдэнэ Батаргаа бас төрдөө одоо үнэлүүлж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж ингрэмэллаасан байна. Танд баяр хүргэе. Өнөөдөр сэтгэлээ хуваалцахгүй юу? Мал аж ахуйн салбарт нийтдээ хэдэн жил ажиллаж байна? Нийтвээ хөдөө аж ахуйн салбарт 50 жилдээ ажиллаж байна. Эндээ сүүлийн одоо 23 жил нь бол дам мал аж ахуйгаа дагсан. Гэхдээ өнөөдөр ч гэсэн би хадлан бордгоёг өгж идэг. Энэ жил одоо манай хүүхдүүд бол хадландаа орцсон байгаа. Тэгээ одоо би үргэлжлүүлээд ажилтаа явна. Сумын нутаг маань бол одоо бас мал маллахад их сайхан тохиромжтой, их сайхан үржил шимтэй сайхан нутаг шүү дээ. Та бүхэн одоо үр хүүхдүүдтэй залуу хажуудаа одоо малчтыг бэлтгэх чиглэлээр ер нь хэрхэн үйлдвэрлэж байна? Хүүхдүүд нь одоо хөдөө аж ахуйн салбарт, мал аж ахуйн салбарт хэдэн ажиллаж байна? Одоо хөдөө аж ахуйн салбарт одоо миний нэг хүү ажиллаж байна. Улсын байгууллагууд бол одоо 4 хүүхэд ажиллаж байгаа. 2 нь сэхэтэн, 2 нь бол одоо зах хэмжээний нийгэмд үнэлэх ажлаа хийгээ явж байгаа. Ердөөс ярих юм байхгүй. Манай нутаг одоо миний яг унган төрж ирсэн нутаг. Маш сайхан би хар баг наснаас л одоо энэ эцэг өвгдийн хаажууд өвгөн бурлуудад агжил одоо энэ амьдралын загт хөрсөн. Тэгээ өнөөдөр төр үнэллээ намайг.
Тэгээ одоо их баярлж байна. Тэгээ Казак зон олонтойгоо та бүхэн маань бас их сайхан хаяад ирлэж сайхан харилцаатай одоо сайхан нэг нутаг дэвсгэр дээр оршин тогтнодгоо. Тэгээд нийт одоо энэ нутгийнхаа Казак болон Монгол ахын дүүстэй бас 80 жилийн он баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй юу? За тэгээ. Түүхт 80 жилийн хаан баярын үйл ажиллагааг эхэлж өрнүүлж баярлж эхэлж байгаа Ховд сумынхаа ард түмэндээ казакчуудтай, монголчуудтай бүгдэнд нь 80 жилийн он баярын мэнд хүргэе. Их баярлалаа. Танд юуны өмнө баяр хүргэе. Та сэтгэлдээ хуваалцахгүй юу? За баярлаа. За юуны өмнө Ховд сумын бүх ард түмэндээ баярын мэнд хүргэе. Миний энэ хөдөлмөрийг үнэлж байгаа төр засагтаа болон орон нутгийн удирдлагуудаа Ховд сумын тамирын газрын засагтаа бүх удирдлагуудаа баярын мэнд хүргэе, бас баярлаа гэж хэлье. Таны хувьд улс их орон нутгийнхаа аль салбарт ажиллаж байсан бэ? Өнөөдөр бас түүхэн 80 жилийн ойгоор Ингрэ Милан гэдэг бол бас хүн болгонд тохиохгүй одоо сайхан хувь тавилан шүү дээ. За би Ховд сумын эрүүл мэндийн газартаа 20 хэн жил ажилласан, үйлчлэгчээр ажиллаа. Энэ сайхан ажиллаад 5 хүүхдийг ихтэй сургууль руу сургацаад асрагч үйлчлэгч гэдэг чинь бас сайхан ажил. Тий. Одоо энэ төр засагтаа их баярлалаа гэж дахин хэлье. Энэ хөдөлмөрийг мань үнэлээд ийм одоо шагналд хүрч байхдаа маш их баярлж байна. Та нутгийн зон олонтойгоо бас сэтгэлээ хуваалцахгүй юу? За баярлаа. Одоо нутгийн зон олонтой урд насалж удаан жаргаж энэ 80 жилийн юунд дээр саяхна дараа гэж хэлмээр байна. Таны сэтгэл ямар байна? Сайн байна. Хэдэн жил мал малж байна? Одоо нас хэдтэй вэ? Би 57-д одоо насаараа маллаад тэгээд одоо хүртэл өдөрч байна. Үе удмаараа мал малж байгаа юу? Үе удмаараа хөхтэй хамт маллаад байна. За тэгээ нутгийн зон олондоо бас баярын сайхан мэндчилгээ дэвшүүлэхгүй юу? За нутгийн зон олонтой баяр мэнд хүргэе. Саяхна дараа гэж хэлмээр.